Сайн байцгаана уу? Залуус мэлмийн нүдний шилний газраас танилцуулж байна. Өнөөдөр та бүхэнд нүдний шилний ямар төрөл байдаг талаар багахан тийм танин мэдхэн бичлэг хийж үзүүлье. Бичлэг хийх шалтгаан бол гадуур нэг ийм хижаан туяаны лазер гэрлээ тусахаар ингээд нэг ийм ойлгоод байгаа шилийг эрүүл мэндийн сайн шил гэж рекламдж зарж байгаатай холбогдуулан энэ дээр тайлбар хийх гэсэн юм аа. Ямар шил байдаг вэ гэж. За, шилний төрлүүд болохоор энгийн цагаан хуунцар, цулгаа цагаан хуунцар, органик шил гэж нэрлэнэ. Яг үл энэ хуунцрын төрлийн материал байгалийн гаралтай гэсэн үг, органик гэдэг нь. Энийг бас зарим хүн оригинал шил энтер гэж буруу ярих тохиолдол бий. За, энэ дараа нь болохоор нэг юм ногоон коатинг суулгаж өгсөн байдаг. Энэ болохоор маш эртний шилнүүдийн нэг 90-ад оны үеийн. Энэ болохоор олон улсын хамтарсан коатингтэй гэж байна. Солонгос, Япон, Англи, Герман гэх мэтэр бичлэг сайн харагдахгүй байж магадгүй. За, миний хийж ярьсан үгэнд л итгэх хэрэгтэй болох нь шүү дээ. За, энэ High Max гэдэг ийм бас ногоон солонготой Emerald гэдэг ийм ягаанаар солонгох хөстэй тий. Emerald бас цэнхрээр солонгосон шилж гэж ярьдаг ийм шил байдаг. Тэгээд манай зарагддаг хамлын шил гэж байна. Хамлын шил ногоон солонготой. Материал нь USA, Америктэй хамтарсан. Эдгээр шилнүүд нь болохоор хятад солонгосын хамтарсан гэж явдаг шүү. Хойно болохоор солонгос энтер гэж бичсэн байдаг. New Alps гэнтер гэдэг. Тэгэхээр иймэрхүү шилийг голцоо хятад шил гэж нэрлэхээс илүү солонгос шил гэж яриад явчихдаг байна. За, энэ болохоор хятад Японы хамтарсан фирмийн ийм шил байдаг. Ийм бас ногооноор солонгосон. Тэгэхээр энд ямар онцлог юм байна вэ гэж. За, тэгэхээр энэ солонго нь болохоор компьютерийн хамгаалалт гэж яваад. Энэ компьютерийн хамгаалалттай шил байна гэдэг. Шууд л ингээл хараал компьютерийн хамгаалалтай. За, энийг болохоор юу гэдгийг яаж компьютер хамгаалалттай хэсгийг нь мэдэх вэ гэхээр нэг ийм төхөөрөмж байдаг. Ийм төхөөрөмж. За, энэ хамгийн ихний үеийн шилийг шалгаж үзье. Хитяан туяаг хааж байгаа байдал нэг сайн жишээ нь юу гэдгийг хитяан туяаг бас хаадаг юм шиг байна. Тэ анхны үе шигт тий. Тэгээ дараа нь ингээд явахаар ямар нэгэн дуу гарахгүй. За, тэгэхээр нэг ийм шил байсан гэсэн үг ихтэй үед. Энэ бол компьютер хамгаалалттай гэж анх орж ирж байсан. Ингээд үзэхнээ ер нь хитяан туяаны хамгаалалт нь нэг тийм сайн биш. Бас компьютер хамгаалалт байхгүй юм шиг тийм байсан байна. За, дараа үе орж ирсэн шил нь болохоор ингээд дуурдаг болсон тийм. Энийгээ тэгээд компьютерийн хамгаалалттай шил гэж нэрлэдэг байгаа. Ийм ногоон гэрэл асах юм бол электромагнитны интерференцийн хамгаалалттай шил гэж. За, тэгээд хитяан туяаг бас тэр ногоон болтол нь ингээд хаачдаг байна. Ногоон гэрэл асч чинь тэгэхээр энэ бол сайн хааж яана гэсэн. За, энэ гадуур өргөн хэрэглэж байгаа цэнхэр солонготой хамгийн сүүлийн үеийн шилнүүдийн нэг. Бас л компьютерийн хамгаалттай. Бас л тэр ногоон болтол нь гэж хааж байна. UE 400 энтер гэж ярьж байна. Энэ 385 бараг 400 хүрэхээр. Тэгэхээр энэ хоёр шилийг үндсэндээ л компьютерийн хамгаалалттай шил гэж өргөн хэрэглэж байгаа. Энэ хоёр шилийг. За, бас хамлын шил гэж байдаг шүү дээ, тий. Тэгэхээр хамлын шил нь болохоор бас компьютерийн хамгаалалттай байдаг юм байна. Тэгээ хийж байгаа туяаг ер нь бараг л бүрэн хааж байна, тий, бараг 400 болчих чинь, тий, бараг. За, тий. Тэгэхээр энэ хамлын гэдэг шилийг болохоор энэ хитяан туяаны балаар шарж үзэх юм бол ингээд хуурдаг. Тэгэхээр энэ шилэн дундаа хамгийн үнэтэй байсан шил, үнэтэй тооцогддог шил нь хамлын шил юм байна. Хитяан туяаг хамгийн сайн гэдгээр. За, хамгийн сүүлд ямар шил гарч ирсэн бэ гэхээр ийм Blu-ray гэдэг юм шил байна. Бас компьютер хамгаалалттай юм байна. Бас тэр хамлын шиг бүрэн хааж юм шиг. Гэхдээ хамлантай харьцуулж болно.
Тусахаар цаана хамлоо нь одоо юу гэдгийг хуурахгүй байна. Инхээр энд одоо хуурч байна. Та бүхэн тэр харж байгаа бах. Тэр цаана одоо тэр цаана бас одоо нөгөө манай хижээгаан туяаны юу тэр доор гүүгээд байна тий. Тэгэхээр энэ хижээгаан туяаг энэ хүчтэй хижээгаан туяаг болохоор бүрэн хаахгүй харагдаад байна. Энэ болохоор бүр харагдахгүй болтол нээсэн байна. За тэгэхээр энэ одоо сайн шил гэж яриад байгаа шил одоо тэр хижээгаан туяаг бас л сайн хаадаг учраас тэнд одоо жишээ нь гэдгийг цаана хуурахгүй гэсэн. Харамсалтай нь энэ шилний нэг дутагдaltaй тал байдаг. Энэ юу гэхээр ингээд тусахаар ингээд их гэрэлтэж байна. Тэгэхээр ингээд юм ингээд сарыг гэхээр нэг тийм сонин одоо гэдэг нь бүрэлдсэн тунгалаг биш байх нь шүү дээ. Тий. Энэ шилэн дээр болохоор тэгэж одоо юу гэдгийг энэ гэрэл одоо аль зүгт бүр одоо ингэж ойж сарнсан асуудал байхгүй байна. Тэгэхээр энэ бол одоо сайн чанарын шил. Энэ үйлдвэрлэгчийн одоо бүтээсэн сайн чанарын шил байна. Энэ шиг одоо сайн чанартай компьютерийн хамгаалалттай бэлэн шил гэж бас бид нар зардаг байгаа. Энэ хамтхан 30 мянгаар бид нар зарж байдаг. Тэгээд нөгөө нэг хамлоо шилээ тавьж үзүүлье. Инхээр хуурах хэрэгтэй тий. Тэгэхээр энд ингээд шарахаар цаашаа юуж орохгүй байна тий. Тэгэхээр энэ бол одоо маш сайн компьютерийн хамгаалттай шил байна. За тэгэхээр ингээд одоо юу гэдгийг нэвтрээгүй байна гэсэн. Энэ Япон хятад амтарсан одоо шилж бас сайн хамгаална. Тэ. Ингээ ямар ч нэвтэрсэн юм байхгүй. За энэ шилийн нэг дутагдaltaй тал нь болохоор тэр ингэж их одоо юу гэдгийг ингээ гэрэлтээд байгаа асуудал. Энэ гэрлийг одоо жишээ нь ингээд зүг бүр тааш ингээд цацаад ингээд олигтой одоо юу гэдгийг сайн тод биш жоох нэг тийм бүрзгэрч юм шиг байлгадаг асуудал байна. Энэ шилийг одоо жишээ нь сайн шил гэж үлдэхгүй. Энэ болохоор бас нэг тийм дуур амьд шилнүүдийн нэг юм шиг байна. За ямар шил одоо энэ хижээгаан туяыг сайн хаадаг вэ гэж. Энэ чулгай цагаан шилийг ингэж буддаг. Энэ одоо хүний хийсэн хийлгсэн шил байна. Энэ бол одоо баг зэргийн жофтри хараатай шил. Ингээд иймэрхүү маягаар хар өнгөөр будаад хийдэг байна. Тэгэхээр энэ шил одоо хижээгаан туяыг хэр сайн хаадаг вэ гэхээр тусгаж үзье. Цаана баг зэрэг тэр харагдаж байна. Тэнд харагдаж байна. За. Энэ болохоор хамгийн наад захын хар шил. За энэ гадуур одоо ингээд зараад идэг парада энэ тэргээл янз бүрийн нэртэй юм шилнүүд бас байдаг. UE 400 энэ тэргээд амлдаг шүү дээ. За тэгэхээр бас тэнд багч болоо бас харагдаж байгаа юм байна. За дараа нь одоо нэг жолооч нарт зориулсан шилгээд полароидтай шилгээд нэг юм байдаг. Ингэж тавьдаг соронцдог. Полароидтай гэдгийг нь яаж үздэг вэ гэхээр ингээд харахад тэнд загас хоёр загас харагдаж байна. Тийм үү? Авчгаар нөгөө загас нь байхгүй. Тэгэхээр энэ ямар нэгэн галваны эсрэг одоо юу гэдгийг хамгаалалттай шил гэж одоо юу яадаг вэ? За энд бол ерөнхийдөө бол бага л ажиглагдаж байна. Энэ болохоор хамлын шил хуурах хэмжээнд одоо орд юм уу юм гэж. Хуурах чадахгүй. Тэгэхээр энд бол одоо полароид шил бол маш сайн хаадаг гэсэн үг. Тэгээ полароид дундаа бол одоо бүр сайн хаана гэх юм бол одоо ийм нийлээд бараан бууралттай полароид байгаа нь шүү дээ. Тэнд одоо маш сайн хааж байгаа гэж. Энэ болохоор полароид шил.
Тэнд загас харагдаж байна тий. Хоёр загас. Кэро загас хаалга болчихж байгаа. Тий. Тэгэхээр Polaroidтэй шилнүүд бол их л сайн одоо энэ хортой туяаг хаадаг гэсэн юм байгаа юм л да. Гэхдээ нөгөө нэг төхөөрөмжн дээр үзэхээр компьютер хамгаалалттай шил юм л биш. Тий. Эсвэл энэ электромагнитны интерференц гэсэн юм байхгүй юм. Тэгэхээр манайд энд зарагдж байгаа одоо юу гэдгийг хамгийн сайн шил болохоор энэ байна. Гидеон туяаг бүрэн хаадаг компьютер хамгаалттай. Тэгээд нэвтрүүлэхгүй учраас энэ одоо 100% компьютер хамгаалалттай шил гэж ингэж явд юм аа. За тий. Тэгээд энэ бас ийм шар шилнүүд байдаг шүү дээ. Энэ шар шил тусаагаар ингэ нааш ойлгож байна. Цаана бол баг жоохон юм үлдэж байна. Энд одоо хамлын шил тавиад үзвэл тий. Хамлыныг бол одоо жишээ нь хуурахгүй байна гэж мэдээж ингэж ахтар хуурах хэрэгтэй. За иймэрхүү шар шилийг бас бид нэр ийм компьютерийн бүрэн хамгаалттай шилгээд ингээд зардаг байгаа. Энэ хятадын энэ компани бүтээгдэхүүн энэ нойрг үлдэх, толгой өгдөх, нүд өгдөх интерес одоо таныг бүрэн хамгаална гэж одоо амлаж байгаа. За шилнүүд бол нэг иймэрхүү төрлийн юмнууд байдаг. Тэгээд мэдээж хамгийн үнэтэй нь энэ хятад Японы амтарсан, дараа нь энэ Америкт амтарсан, энэ Солонгос гэж нэрлэгддэг хятад Америк амтарсан шилнүүд байд юм аа. Одоо ерөнхийдөө ингэж одоо юу гэдгийг кодингтэй мөртлөө ингэж дуурдгүй шил ер нь гадуур үзэгдэхээ байсан. Бүхэл шил одоо ийм кодингтэй компьютер хамгаалттай хичээн туяаг хаадаг энтер гэсэн тиймэрхүү шилнүүд гадуур зарагдаж байгаа. За анхаарал тавьсан баярлалаа.